Монгол уртын дууны хөгжил төлөвшил бүс нутаг хэл ба соёл харьцуулсан судалгаа дарган дууны урлаг гэсэн хэсэг бол их өргөц сайхан үйл илтгэлүүдээр явж өндөрлөө. За олон улсын эрдэмтэд яг энэ хэсэгт бол илтгэлүүдээр хэлцүүллээ. За хэл аялал талаас дарган ардын одоо хэл аялал хэл зүйн талаас хэлцүүлээд за дарган угсааны соёл, ёс заншил, угсааны талын судалгаа хүртэл маш өргөн дэлгэр агуулгатай юм илтгэлүүд хэлцүүллээ. За мөн шамын жимэд зөргөө өөрийнх нь одоо дуучных нь уур чадварыг, судлаачийн нь уур чадвар, за урын сангийн талаар бас илтгэл хэлцүүлсэн юм маш өргөн дэлгэр агуулгатай сайхан илтгэл боллоо. За эндээс бол судлаач та бүхэн бас өөрсдийнхөө хэмжээнд маш их өргөн мэдлэг олж авсан гэдэгт итгэлтэй байна. За та бүхэн баярлалаа. За бидний хэсэг бол хамгийн сүүлийн хэсэг дарган болон уртын дууны дуулах барил өнөөгийн байдал гэсэн сэдвтэй ийм хэсэг байсан. За энэ хэсэгт модератороор доктор Тогтох Альманы хамт ажиллалаа. За манай хэсэгт дөрвөн илтгэл хэлцүүлэгдсэн байна. Эхний илтгэл маань Тогтохын уртын дууг ам зохиолын онол арга зүйн үүднээс судлах боломж гэдэг ийм сэдвтэй илтгэл. За энэ илтгэлийг бол аман зохиолын онол талын үүднээс ялангуяа аялгауд аман зохиолтой холбож өнгө судалсан байна. За тэгээ аялгауд аман зохиолоос судалгааны сацуу ер нь энэ үзмжийн уртын дуу ямар хөө байдлаараа өвлөгдөж байгаа өнөөгийн байдлыг тодруулаад урд өмнө одоо хэд хичнээн ямар хөө дуунууд байсан тэдгээрийг тодруулаад за сэдв аялгаугаар ангилаад за тэгээд дотор нь ер нь ямар хөө онцлогууд хадгалагдаад боломжлогдоод байгаа юм өнөөгийн байдал нь яагаад цааш нь одоо хэрхэн яаж өвлөвлөл цохилтой юм гэдэг талаар нэлээд одоо үр дүнтэй хамгийн одоо сүүлийн үеийн ийм шинжлэх судалгааг бид танилцууллаа. За дараагийн илтгэл маань энэ Монгол Улсын их сургуулийн илтгэгч нарын хамтарсан илтгэл байгаа. За энэ илтгэл бол орчин цагийн судалгааны арга зүй, машин сургалтын арга технологиг ашигласан ийм судалгааны үр дүнгээ бид нарт танилцуулсан. За энэ хэсэгт бол Чимцэг, Нямсуран, Дүнжмаа гэсэн гурван дуучны дуулалтыг акустикийн хувьд, спектрограммын хувьд одоо харьцуулж шинжилээд энэ гурван хувилбар дээр ингэж ажилласан ийм илтгэл байна. Гэхдээ бас дотор нь баруун ба зүүн бүс гэж ялгаад тэгээд тус бүрийн онцлогийг гаргаж ирсэн ийм сонирхолтой илтгэл байгаа. За дараагийн илтгэл маань цэвцгэр хурдан шарал дууны дуулалтын харьцуулалт гэсэн сэдвтэй ийм илтгэлийг манай илтгэгч нар болох Оюун Эрдэнэ Цогтоотор нар танилцуулсан. За энэ дээр бол 15 дуучны дуулалтыг хооронд нь хувилбаруудыг харьцуулсан ийм илтгэл байсан. За гэхдээ бол өргөн хөгжмийн онолын үүднээс, хэлбэрцэн онолын үүднээс заман одоо их шиг томох арга, хэл хоолойг болоод дуулах хэрэгдүү гэх мэт онцлогуудын үүднээс харьцуулж бидэнд одоо танилцуулсан юм сонирхолтой илтгэл байлаа. За хамгийн сүүлийн маань илтгэл бол уртын дууны боржгон болон сэцэн өнгийн аялал инх мэндийн баяр дууны жишээнд харьцуулсан судалгааг доктор Цогт сайхан, доктор Оюун Эрдэнэ, доктор Чулуун нар биднэрт танилцуулсан. За инх мэндийн баяр дууны боржгон болон сэцэн өнгийн аялалыг харьцуулахдаа Норов банцад болон Абанжиндал гэж хүмүүсийн дуулалтаар тулгуурлаад тэгээ бидэнд одоо харьцуулж танилцууллаа. Ингэхдээ аялгауны онцлогийг, шүлгийн онцлогийг за тэгээ дуулах арга барил хэм маягийн танилцуулсан ийм одоо сонирхолтой илтгэл байлаа. Ерөнхийдөө манай энэ салбарын илтгэл бүгдээрээ дуулах арга барилыг чиглэсэн, тухайн одоо хувь дуучны дуулах онцлогийг нэм илрүүлсэн. Ингэхдээ нэг талаас уламжлалт тэр одоо их шиг тоглолт гэдэг юм уу, хэл орлол гэдэг юм уу, дуулах хэрэгтүү гэдэг юм уу, энэлийн барьсан. Нөгөө талаас бас орчин цагийн энэ програм хангамж, машин сургалтын лаборатори энэ зүйлүүдтэй одоо уялдуул судалсан ийм одоо сонирхолтой илтгэлүүд байлаа. За одоо ингээд сүүлийн хэсгийн маань асуулт хариултын цаг эхэлж байна. Асуулт асуух хүмүүсээ асууж байна.